Одоо ингээд ийм том тоглолтууд руу орохоор ийм хүмүүсийг нэгждэг шүү дээ. Хур зузүртэй мэл хурааж авна гэх л те. Гэсэн мөртлөө амар сонь юм хураагдсан байдаг те. 10 см-ийн пяавар шугам могом хураацсан те. Тэрүүгээр одоо яаж хүн гэмтэх юм бэ гэж. 7 хэмжиж нэг дүр амар шугам кармалцсан алуурч явж байгаа. Яах вэ? Хөмсөг зулгаагч молгаагч те хумсны утга мотго хураацсан шааж байгаа. Тэр хамгаалагчийн төсөөллөөр яг нэг юм хумсны утгатай нэг юм дээрэмчин ч юм уу те алуурч мөнгөө гэдэг хумсны утгатай те мөнгө байхгүй бол хумсоо гэдэг зөвхөн 4 дахь өдөр дээрэмтгшээ те 4 дахь өдөр ажилдаа гарчаа бусд нь амардаг ааш эвгүй шааж байгаа гэдэг. Яхаа манай хамгаалагч нартай өөрхий. Би бас хамгаалагч нарыг ойлгоод байт юм а. Би ч бас нөгөө нэг өөрөө хамгаалагч хийжсэн байхгүй юу. Харин та хэд яхаа энийх нь аргагүй гэж. Би ч юм уу яг оюутан байхдаа яг 60 тэр үедээ би чинь 60 кг байсан. Одоо яхаа 58 байгаа л та. Яг тэр хамаагүй гэж. Ер нь ингээд өөртөө тийм зохицохгүй ажил бас хийж болохгүй юм билээ шүү манайхаа. Ямар ч сүргүү шаад юм л шүү дээ. Яж тийм хамгаалтын албаны манай нэр гэрлийн гэлба гэж. Яа. Надаас хинч гэлбэхгүй байхгүй тий. Би бүр амар айдаг байсан. Ямар ч дээрэм хийх сэтлгүүнд бараг сэтэл өгчихгүй дээ тэргээ тий бараг. Намайг харснаа хүмүүс улам ууралж харцж байна. Наагур ажилд авснараа улам тэр компани асуудалд орж идэв. Тэг намайг нэг хөрхи 2 сар ажиллуулсан. Тэгээд халснаа миний оронд камер аваад тавиа. Тэг би бүр чи юу болоо шаагаад. Ямар ч үн цэнгүй. Гэтэ бас хүмүүс бодох хэрэгтэй байхгүй. Энэ хүнийг яагаад ажилд авчих вэ? Нэг шалтгаан байгаа шүү дээ. Биш нөө тулааны урлагаар хичээлдэг байхгүй. Хятадын тайжичван гэдэг яхаа ус шиг хөдөлдөг энэ тулааны урлаг гэдэг шүү дээ. Би чи энэгээр амар олон сар хичээлсэн. Одоо тэгтээ яаж хүн зодох ч олоогүй л галтаа гэж. Би чи нэг гайхаад нэг хятад яг сурж ирсэн. Нандуураад массажны газар яваад орцсон юм болоо ч гэж бодож. Айгу эвгүй юм байл шүү дээ. Би чи яг нөгөө хятад багшаар заалгаж байгаа байхгүй. Манай багш ч юм бол амар гүн ухааны юм ярьж байгаа байхгүй. Чи дайсныхаа сул талын анзаараа тийшээ давтал энэ төр гээл те. Би чи мөр юу шаагаад байгаа юм болоо гэж бодод. Өнөөрэ бодсон ямар хазар нэрээ манайхан хятадууд эзлэгч юм те. Тэгсэн бол бүхэн өргөнд 3000 бүхэн гэсэн шээж. Өсгөө арга мань тодорхой зөвлөл нүрээгүй л явна гэж шахаад байгаа. 3000 бүхтэй. Баарны гадаа ингэж чи нааг мэдгүй байс таа. Дамбад аржигийн шифүү гамбаа гэж таних. Бөөн сохтуу маструуд те хүүхдийн зуугаар. Яа гэхдээ энэний орд нэр жимд явсан бол хамаагүй дээр байхгүй. Жимд явдаг хүмүүс ч амар гоё байд шүү дээ. Өөртөө ихтэй бүдүү болоо болоод те. Гэхдээ ингээд зодолж байгааг нь харахаар яг юм цохиж мөгч байгаа нь яг ингээд цээж шахаад цохиж мөгөд юм шүү дээ. Жимд явдаг үнтэй би зодолдох юм бол те нөгөөх нь цээж шахаал те. Би болчингийн сулж өгөө шагаа байна. Амар комбо явахаар. Юугүй те. Гэхдээ ютубер түшгийг харахаар би бас гайхаад итэ. Амар булчинтай амар том залуу тэгснэг хоолойг нь сонсохоор лайк дараарай гэлтэй нэг. Мангар эмхтэй хоолой гараад ирдэг. Яаж тийм том бизнес тийм нарийнхаа хоолой гараад би бүр гайхаад идэв шүү. Түшиг юусэн ингээ багада зодоо модоо хийж исэн гэхээр надад төсөөлөгддөг шүү дээ. Найзууд дутсан. За тэгэхээр залуусаа амтргээд байна. Хэдүүлээ өнөөдөр 25-ынхантай зодолтно амтргээд. 25-ын атмаа маш ивгүй маш сонирхолтой гэдэг байна. Реакшн гэж хэлдэг байна. Айгу эвгүй байгаад байгаа юм а тий. Одоо ч юм бол гэхдээ яг жинзи ч нэг зодоо нь бас харьцангуй гайгүй юм шүү тий. Одоо 70-80-аад оны ах нарыг бодвол тий. Зүгээр ингээ худлаа яхаа лай маа хийцээ явж идэм бил. 120-ын үзчихвэл гараад ир гэж мгэл тий. Тэрийн тэгсэн чи цагдаа үзээ гараад ирж байгаа. Цагдаа нарыг бас арай доромжлоод байгаа юм аа. Гэмт хэрэгээ шууд амжуулж идэг нэстэй. Ахнар бол бас эвгүй цаг үед амьдэрчсэн баг. Тэ баг гэртээ харихтаа ингээ буудал болгон дээр зодолж хайрдаг байсан ч гинөө те. Хэдэн микрээр очиод зодолдог байлаа ш тахын даа өнтер гэл те. Юу гэсэн юм бэ те. 5 шар хар өрөнгөө суусан чи зодооны микр сууж шааж. Зодолдох хэвээр маа. Эйгүү. Хоч моч нь амар эвгүй те.
Гялгар наагийн дүү ногоон гамбаа энэ төр гээл те. Нэг айбана хэлчих гэж байгаа юм шиг мангар урт юм хэлдэг нас. Зүгээр нэг л нэр хэлчих штэ.